Сайн бацхан уу бүхэн цэцний хүсэлж болгон гэрчлэн цагаараа дахин уулзж байна. Энэ удаад одоо ариун заяа бурхныг алдаршуулан гэрчлэгээр зорин ирсэн байна. Хоёлаа гэрчлэлээ эхлэхийн өмнө бурхны үгээр тунхаглая. Бид гэрчлэлийн үг болон хурагны цусаар сатаныг ялсан юм аа. Амен. За, сайн байна ариун заяа. Эзний хөвлөөр дүүрэн байна уу? Сайн байна. Дүүрэн байна. Мэдээж одоо бурхныг алдаршуулан гэрчлэе гэж байгааг бодоход бол бурхны өрөөлөөр бол дүүрэн байгаа учраас гэрчлэж байгаа хэл та. За энэ тухайгаа тий би энэ сүм дээр ирээд олон гайхалтай ялгаануудыг харж байна. Амны амьдрал дээр үнэхээр бурхан орж ирж ажиллаж байна гэд энэ тухай гэрчлэх хуваалцаа гэж хоёлаа ярьж байгаа тий. Тий. За юуны өмнө яг энэ гэрчлэлийг сонсож байгаа бүх хүмүүсийг үнэхээр эзэн бурхан та нарын зүрх сэтгэл хүрх болтугай гэж би өөрөө хүсэж байна. Тэгээд би яг энэ газар сууж байгаа маань яг өмнөд бол яг өөрийнхөө хүчээр бол үнэхээр биш цэвэр яг бурхны нэгөөслөлөөр энэ газар сууж байгаа гэдгийг бүр ингэж хэлмээр байна. Яагаад тэгэхээр яг мэдгүй энэ гэрчлэлийг бүх зүйлийг ер нь эхлэхээс өмнө яг ингэж нэг юу өөрийнхөө тухай тавчтай яаж ингэж итгэл дээр ирсэн талаараа ярих таах гэж байна чинь тий. Яагаад тэгэхээр энэ болохоор миний яг нөгөө одоо яг гэрчлэж байгаа зүйл нь болохоор яг 10 жилийн хугацаанд одоо миний яг энэ оюун бодолд тий болсон одоо тэр аюу байхгүй тэнцэл оюун бодолд болсон тэр одоо бүх одоо юу гэх юм бэ одоо худал хуурмаг одоо ердөөсөө тэнцэл нэг талаас бурхан ингээд аль хэдийн миний амьдралд ороод ирсэн. Нөгөө талаас би ердөөсөө тэр үннийг нь олж мэдэхгүй ингээд 10 жил штэ төрөлдөж төрөлдсөн. Яг үндэ төрөлдсөн. Тэгээ яг энэ зүйлээ би яг одоо ингээд энэ газарт ингээд гэрчлэж байгаа. Яг тэгэхээр энэ газарт ирснээс хойш миний яг нөгөө оюун бодлын тэр бат цайзууд маань нуурж эхэлсэн байхгүй юу. Тэгээ би бүр ингээд үнэхээр гоё биний өдөр болгон бүр ингээд эзний дотор жинхэнэ утгаараа тэг яг нэг Христэд итгэгч амьдрал Христэд итгэгч хүн гэдэг чинь яг ямар хүн байдیں۔ Тэ бүр ингээд жинхэнэ утгаараа би ингээд өдөр болгон тэр ялалтай тэр мэдээж надад тэ унах үе зөндөө гарсан ялалт байгуулаагүй тохиолдол зөндөө гарсан. Гэхдээ би дараад нь ингээд буцаал гимшээлэг бурхны өмнө ирж чаддаг ялалт байгуулж чаддаг тийм одоо гайхалтай болж эхэлж байгаа байхгүй юу. Энэ эхлэл намайг энэ зүйл намайг энэ газартаас гэрчлэл хийгээд ингэж суулгаж байгаа. Бас дээрэс нь миний амьдрал миний одоо өнгөрсөнтэй ингээд адилхан тэр хүнд хэцүүг тоосон ялангуяа би бол эмэгтэйчүүд л гэж хэлмээр октод эмэгтэйчүүд байгаа бол үнэхээр чихээ тавиа сонсороо энэ бол тэгээ зүгээр би ингээд энэ газарт ингээд сууж байгаа тохиолдлын эртөөсөө биш энэ бол бурхны хувь тайлангаар надад өгөгдсөн юм гоё зүйл байгаа. Тийм болохоор би ингээд эхнээс нь жоохон тодорхой ярьчин маш тэгээ урт төг гэхдээ би маш тодорхой ярих хүсэж байна. Тэгээд би болохоор итгэл дээр 10 жилийн өмнө 2014 онд бурхныг яг таньж мэдсэн. Гэхдээ бурхныг яг таньж мэдсэн тохиолдол маань жоохон сонирхолтой яг энгийн одоо бусад хүмүүстэй адилхан ингээ хин нэгэн надад ингээ сайн мэдээ яриад ингээ би итгэжээгүй би яг оюутан заахаа бүр ингээ жоохон урагшлуулад ярих юм бол ингээ 10 жил ингээ төгсөөд оюутан ингээ болоод тэгээд оюутны амьдрал ингээ үзээд гисэн чи яг ингээ надад нэг тийм би ингээд оюутны амьдрал миний хувьд нэг нийгмийн амьдрал болж ирсэн байхгүй юу. Нэг гэрээсээ гардггүй байсан одоо тэр 10 жилийн сурагч охин яг ингээд гэрээс гараад хөөх нийгэм чи юм байд юм уу те амьдрал гэдэг чи юм байд юм уу гэ яг ингээд амьдрал руу хөл ингээд тавиад ингээд гიშгэд орсон уу яахгүй юу. Тэгээ яг тэгэж гიშгэж орж байхдаа айгу хэцүү зүйл нь юу байсан бэ гэхээр би буруу найз нөхдийг сонгосон. Буруу найз нөхдийг сонгоод буруу найз нөхдөдөө нийлснээрээ миний амьдрал бүр ингээд буруу тийшээ хазаагаад явцсан байхгүй юу. Гэтэ би нэг өөрийнхөө сайнаар би бас сонгосон гэж бас хэлэхгүй. Яагаад гэвэл би энэтэй найзлж гэж би одоо гаднаасаа ингээ хүнийг ингээ харж байгаа шүү дээ. Уул нь бол гаднаа тэр ингээ тэгээ төлөв даруй сайхан охин шиг санагдаад тэгээ би ингээ найзлсан боловч дотроо бол үнэхээр ингээ өргөтүүлсэн байхгүй юу би. Тэгээд өргөтүүлээд миний амьдрал ингээ бүр ингээ жинхэнэ ингээ нэг оюутан насны амьдрал ингээ жинхэнэ тамийн тогоо олсон. Тамийн тогоо шиг тийм амьдрал эхэлсэн. Тэгээд би тэр тамийн тоогоноос ингээд яаж гарах учраа ердөөсөө олохгүйсэн аахгүй юу. Би тэрийг ингээд нөгөө хүсэхгүй шүү дээ. Тийм амьдралыг би хүсэхгүй байгаа. Гэтэл намайг ингээд надад туслах хинч миний хажууд байхгүй байгаа байхгүй юу. Мэдээж эцэг их юм ингээд амьд сүрэн
хайсан ч гэлээ тэр хүмүүсээс би нуусан. Юу хийж авааг мэн тэд нар мэдэхгүй би шууд ингээл гэр орноосоо ингээл яваад өртөөсөн тустай амьдрал хэлсэн болсон байхгүй юу. Тэгээд үүнийгээ ч дагаад тэр юм уу уусаа хэлсэн ч ямар ч юугүй штэ нөлөө авахгүй. Тэгээд надад амар хэцүү тийм 1-2 жил өнгөрчихсэн миний хувьд. Тэгээд би эцэгтэй ингээд сургууль соёлоо хаяад яг ингээд бүр ингээд ямар ч ингээд итгэл найдаргүй. Ингээл дандаа ингээд уйсан, цөхөрсөн нэг тийм нэг амар хэцүү амьдралаас одоо ингээд бодохоор надад хөөх гэж ингээд санагддаг байхгүй юу. Би яад тийм юм туус юм болоо гэж бодсон чинь энэ яад ингээд бурхан байсан байхгүй юу. Тэгээд бурхан миний намайг хэн гэдгийг мэдчихсэн. Тэгээд бурхан намайг бүр ингээд би ингээд тэр хүмүүсээс салах гээд ингээд өөрийнхөө замаар ингээд олон арга зам ингээд хайсан байхгүй юу. Ийш тийшээ яваал холдоол. Тэгсэн чи тэр холдсон газар маань хүртэл ингээд намайг чөтгөрийн тэр зүйл хүлээж идэг тий. Би бүрэн салж чадахгүйсэн байхгүй юу. Тэгээ буцаал ирэн буцаал нөгөө хүмүүстэйгээ нийлээл ингээд хүртлүүл буруу зүйлээ хийгээл ингээд яваал. Тэгээ бурхан намайг яг ингээд бүр мөсөн салгасан байхгүй юу. Би бүр ингээд бүр хоол намайг ингээд шивэд рүү ингээд хавцсан. Тэгээд тэр газарт мэдээж эхлээд яг би энэ бол манай ээжийн талын хамаатны талаар ингээд дамжаад шивэд ус руу ингээд явсан ч гэсэн би яг тэр улсад очиод бүр ингээд хинч биш болсон байхгүй юу. Яг ингээд 2 сарын дараа би бүр ингээд бүр хинч биш болоод тэр очиж амьдсан айлын ихч маань намайг бас ингээд маш хэцүү ингээд би бүр ингээд нохоорноос ч доор ингээд мэдрэмж аваад тэгээд би энэ мэдрэмжээрээ ингээд дамжуулаад миний бүр нөө дотор нөө одоо depression тий маш тийм гүн сэтгэлийн ханвал маш тийм гүн гүнзгий нөгөө одоо тэр шарах өвдөлтөө тий бүр ингээд нэмэгдээд ирсэн байхгүй. Тэгээ би ингээд хүний нутагт ингээд зүгээр хинч биш болсон. Бүр ингээд хинч биш тэгээд бүр ингээд юу хинч хажууд нь байхгүй. Тэгээ би яг 2 сарын дараа зүгээр эцэст нь яагаад тэгэхээр яг би физиолог дээр хүртэл өөрчлөлт гарч ирсэн байхгүй. Уус ууж чадхаа байцсан, юм идэж чадхаа байцсан ингээд тий ингээд хоолоо ингээд гараад ийм өвчтэй болсон. Тэгэл би 2 сарын дараа зүгээр яг цогцсон. Цогтаад би зүгээр үхийл гэж ботчихсан. Зүгээр өөх нь надад угаасаа буцаад явахад сонголт авахгүй тэнд очиод би тийм амар амьдрал руу буцаж орж чадахгүй. Би зүгээр энэ газар зүгээр өөх нь надад ямар ч ингээд зүгээр л ингээд тулцсан байсан байхгүй өөхөл. Тэгээд би өөхөхийн тулд энэ их чинь гарт өөхгүй. Би зүгээр мөрөөрөө явж байгаад өөхчий. Годамжин тий зүгээр ингээд явж байгаа зүгээр мөрөөрөө л өөхий. Хүнээр ингээд алуулмааргүй байна гэж би ингээд аагаад тэгээ ингээд тэр хайлаас суудчихсан байхгүй юу. Тэгээ яг хөө мэдээж хүмүүс болохоор ингэж ярьдаг л да. Оо энэ ариун заяа те хүнтэй болол явцсан. Миний араас тэр ихч маань хийж ярьж байгаа байхгүй юу. Хүнтэй болол явцсан наа чинь юу гэж зүгээр явж идгийг. Хүн амтнд болтой болчоол явж байгаа штэ гэдэг тийм яриа. Гэтэл өндөө миний зүрхэнд те тийм юм байхгүй. Тэгээ би мэдээж тэгээ яг тэр өдрөө би годомжинд гараад яг ингээд бүр ингээд цөхрөөд зуны яг 6 сарын өдөр байсан юм аа. Цөхрөөд ингээд хад чулуун дээр нэг амрах гад ингээд сууж байхдаа би жинхэнэ бурхныгаа ингээд хайсан. Зүрх сэтгэл минь жинхнээс ингээд бурхан руу ойрлсон. Яагаад тэгэхээр тэр газарт надад угаасаа түүнээс өөр одоо ингээд үнэхээр бурхан байдсан бол үнэхээр надад ингээд туслаач те. Үнэхээр байдсан бол гэдэг зүрх сэтгэл надаас гарсан байхгүй юу? Тэгээд би бурхан руугаа хайсан. Бурханы руугаа ойрлсон, уйлсан. Тэгээд үнэхээр би зүрхэндээ те бузар мөг одоо Дэвид намдар Дэвид хэлсэн шүү дээ. Зүрхэндээ би бузар мөг ингээд хайсан ерхэлсэн бол бурхан намайг сонсохгүй. Тэгээ би ингээд зүрхэндээ ингээд те бурханы цэвэр зүрх сэтгэлнээс хаагаад амьдрахын төлөө би ингээд залуухан байна. Би үхмээргүй байна. Гинт надад тийм бодол орж ирсэн байхгүй юу? Нөгөө үхчихсэн хүн шүү дээ болно. Гэсэн чинь би нөгөө өөрөө танаас нэг тийм үхмээргүй санагдаад гинт явчихдээ юм байлээ. Би энэ чинь залуу шүү дээ. Би үхмээргүй байна шүү дээ. Юу вэ энэ ч одоо би амар гоё амьдралыг туулж үзээгүй шүү дээ. Би нөгөө дандаа өнгөрсөн амьдралдаа ингэж асуудаг гэсэн байхгүй юу? Хүн ер нь яагаад амьдрахын төлөө яах гэж энэ дэлхийд ингээд ирсэн юм бол гэж. Тэгээ тэр үед маань тэр бодол маань ингээд амар их бодогдно. Яагаад тэг ингээд би энэ дэлхийд ердөөсөө л инүүхний төлөө ингээд ирсэн юм гэж юу те. Ингээл би өөхөх ингээд талантай юм уу гэж үгээл ингээл яг ингээд бурханыгаа ингээд хайгаал. Тэгээл ингээд өөрийгөө өрөвдөөж байгаа юм шиг нэг тиймэрхүү зүрх сэтгэл ингээл ойлжсэн. Тэгээд бурхан маань үнэхээр намайг тэр өдөр зүгээр л ингээд хөтлөж ингээд чөлөөлж авсаар агаад яг ингээд нөгөө migration гэдэг нэг тийм те одоо нөгөө цагаач
амралтын газар намайг ингээ хөргөж өгсөн байхгүй юу. Цагаач гэж хизээж би мэдэхгүй шүү дээ. Цагаачлал юу гэдгийг би мэдээгүй. 2 сар болохтой би тэр газрыг хаана амьдардгаа би мэдээгүй байсан. Бүр аимшигтай. Тийм амар намайг хүн биш юм шиг надад харагдчихсан байна. Тэгэл би цагаач гэдэг тийм газар ингээд байрны ингээд очоод өргөдөж очоод тэгэл би яг тэр шөнө годомжинд хоноогүй гадаа хоноогүй. Цэвэр бурхандаа ингээд талархаад тэр олон ингээд гадаад хүмүүст ингээд бурханыг болж исэн. Ингээд би бодсон. Тэгээ яг энэс яг 2 сарын дараа Есүс Христ яг өөрийгөө надад бурхан гэдгийг таниулсан байхгүй хэлчихсэн. Тийм. Ягаад тэгэхээр би цагаачийн байранд ингээд амьдарч байгаа хугацаанд мэдээж яг ингээд бурхантай харилцсан. Ярин хөөрн инээ нуйлан дуулан бүх цаг хугацаанд ингээд бурхантай ингээд зөв зөвөр ингээд харилцдаг, ялцдаг, өөрөө ч тэрийг мэддэггүй. Нэг л өөр тийм болсон байсан. Тэгээл ингээд явж байгаа бурхан яг л ингээд өөрийнхөө замаар намайг ингээд хөтлөж байгаа л бас ахаад ингээд нэг тийм би яг тэр усаас нөгөө явахаар шахсан л та нөгөө мэдүүлэг маань худлаа байсан. Тэгээд би тэрэндээ ч өөрөө худлаа гэдгийг хүлээн зөвшөөрөө. Тэгээд ер нь бол цагаачлалын албанаас татгалзаад би буцаах тийм юутай байсан. Тэгээд буцандаа гэд ингээд явж байгаа. Тэгээд буцах газраа ирчээд хөргөгдөж ирчээд байжгаад нэг санамсрал тохиолдлоороос нэг эмэгтэй эрэхтэй залуухан эмэгтэй эрэхтэй хоёртой тааралтай дэлгүүрт. Тэгээд тэр хоёрт ингээд зүгээр хальтгаа ингээд нэг ярилцаал өнгөрөх тэр хугацаанд ингээд зүгээр тэр хоёр намайг ингээд надад туслах тийм хүсэлэн төрсөн юм шиг байгаа. Тэгээд ердөөсөө ингээд тэр христчин итгэл үнэмшилтэй айл аваачаал яг миний нөгөө христ итгэл амьдрал хэлсэн байхгүй юу. Тийм. Тэгээд би одоо яг тэр цагаас хойш ингээд яг христийн дотор бурхны дотор тэгээд тэр айл маань ингээд библийн сургууль нээгээд би тэр нөгөө бүх амьдардаг цагааш нартаа библийн сургууль нээгээд тэгээд яг тэр библийн сургуулиар дамжуулаад библийг тий тэгээд тэр бурханыг Есүсийг хинбэ гэдэг ингээд олж мэдсэн, таньсан. Тэгэхээр Ариун заяа Илэн Далангуу одоо бүх одоо өөртөө тохиолдсон явдал те энэ бүхэнд бурхан надтай үнэхээр хамт байсан юм аа. Өнөөдөр хүртэл одоо бурхан авчирсан юм аа. Би бас их амаргүй бартаатай замуудыг бас тулсан. Энэ болгон дээр бурхан байсан юм аа гэж Илэн Далангуу хаалцж байгаа чанд баярлаа. Тэгээ ер нь бол түрүүгийн хэсэг дээр ярьлаа шүү дээ. Хүн хамгийн их зовлонтой хүнд үедээ бол бурхан руу зүрхнийхээ угаас бурхан гэж байд юм уу? Байдаг бол хариулаач гэх үед бол үнэхээр бурхан надад хариулж, өөрхөө илчилж, намайг хамгаалж, би ямар нэг хамгаалтанд орсон юм а гэж тий. За тэгээ өнөөдрийг хүртэл мэдээж бурхан одоо хамгаалсаар ирсэн юм а гэж. Өнөөдөрт одоо тийм бас шулуун ирсэн үү? Тийм шүү дээ тий. Үгүй тий. Тэгээд яг тэр цагаас хойш нөгөө миний хуучин хүний тэрслүү мөн чанар маань тий ерөөсөө үгүй байгаа шүү дээ. Угаасаа ч үхвээгүй зүйл байгаа байхгүй юу. Тэгээд би яг үнэндээ яг тэр цаг мөчүүдэд гимшлийн цаг үе байсан. Мэдээж яг эхний он жилүүд маш их гимшлийн, маш их хайрын дотор бурхны ингээд нэг хайрын дотор би бурхны хайрыг ингээд үгээр илэрхийлж чадахгүй. Нэг өдөр би дүүржсэн бурхны хайраар бүтэн. Манай пастор яг хэлсэн, яг пастор шиг гэдэг бурхны хайрыг мэдэрчээсэн байхгүй. Юутай зөвөрлөхгүй бүр төөс төлөр хайр. Тэгвэр дамжуулаад би тэр уучлах чадахгүй байгаа хүний хүртэл уучлсан байхгүй. Хээ гайхалтай. Тэгээд гэтээ харамсалтай нь тий бурхан үнэхээр сайн учраас намайг ингээд тий хайхгүй миний хажууд байсан байгаа байхгүй. Би одоо ингээд зөвөр 10 жилийнхаа ингээд эргээд харахад бурхан үнэхээр сайн учраас хаяагүй байхгүй. Тэгээ би тэр үед эхний тэр анжлуудад ингээл гимшээл. Гэтэ хажуугаар нь мэдээж нөгөө талын зүйл надад саад болж ирсэн. Тэгээ бурхныг яг нөгөө бүр ингээд хайгаад бурхан дотор жинхнээс ингээд өсөж төлөвшөгтөн нь юу саад болж ирсэн бэ гэхэлэр нөгөө миний амьдралын асуудлууд, миний өөршир, тэгээ зээл одоо тэр ихч маань надад ингээд дарамталж хэлж байгаа байхгүй юу? Нөхцөл байдлууд саад болж ирсэн. Тий. Ихч маань намайг дарамтаад мөнгө төгрөг буцаж өгөхийг ингэж шаардаад тэр тийш очсон бүх зардал чирэгдэл тэр хүнээс гарсан үнэн би хариуцлагаа хүлээн бас би өөрөө бас хариуцлагаа хүлээн тэгээд би тэр ихчийнхаа яг яаж миний ингээд ямар арга замаар тэр их мөнгийг олоод намайг ингээд тавчирсан яг тэр арга замыг би бурхнаас гуйсан бурхан аваа надад ингээд намайг ажлаар хангаж өгөөрэй мэдээж би ингээд харалцсан учраас ажлаар хангагдах боломж байхгүй гэхдээ ажлаар хангаж өгөөрэй би яг тэр ихчийн арга зам буюу тэр хичиг тэр офис гэр орон цэвэрлээд тэгээд
тэр олсон хөдөлмөрөөрөө би энэ ихчийнхаа үрийг ингээд дарна гэх юм би дотроо ингээд хүсэж байгаа байхгүй юу. Яг үнэндээ бурхан надад өгсөн. Гэтэ яг энэ бурхан сайн учраас надад өгсөн. Би ингээд тэр усаалахаа тэр намайг тосож авсан итгэл дээр минь тосож авсан тэр сайхан гэр бүлээ орхиод гэмтэй ингээд сургуулаа ингээд бас дуусгах чадаагүй шууд ингээд тэсгэл алдаа тий тэсэхгүй байгаа юм чинь надаас ингээд дарамт мөнхийн дарамт ирээд байгаа болохоор тэгээ би нөгөө хүмүүст нь хэлэн ойлгохгүй тэгээд би тэсэхгүй учраас би ингээд шууд явцсан байхгүй. Тэгээ явсан гэтээ бурхан дараагийнх нь үе талыг надад зүгээр нээж өгсөн яг миний хүсэжсэн ажлыг нэг хүнтэй зүгээр танилцуулаад нэг охиндоо танилцуулаад ингээл надад өгцөн. Тэгэл тэр охин найз бит хоёр маш сайн найзууд болоод ингээл хамтдаа ажилладаг хөдөлмөрлөдөг ийм хөөрхөн гоё үе байсан. Тэгээд яг ингээд бүтэн нэг жилийн хугацаанд ингээл хөдөлмөрлөл ингээл ард нь гарсан. Тэгээд гараад өөрийнхөө яг би слоган ингээд дийлэггүй л дээ өвдөөл ингээл тэгээд их тэр цагт мэдээж миний сүмийн ахын дүүс хамт байсан. Тэр үнэхээр гоё өчүүд. Гэхдээ би яаж исэн бэ гэхлээр би хоёр нүр гаргаж амьдарч байсан байхгүй юу. Яг юу гэх гээд байна вэ гэхлээр би түрүүнд нь хэлсэнтэй ингээд би итгэл дээр ирэхээс өмнө миний амьдрал амар балчиг шавартай байсан, муухай байсан. Хамгийн миний бүр амьдралын байж болох хамгийн доод цэг нь тэр байсан. Гэтэ би тэр үед бас тэгээд амар их архиун тий архиууж байгаа хүүхэд чинь тэгээд яхав тий тамхи мамиг татаа сурч штэ. Архиун тамхи татна шауз ингээд эдрийг олно юмар ер нь бол алгасдаггүй тийм юм ихтэй байсан. Юуг нь нөхөө тэгээд тэр маань ингээд нөгөө буцаж гарч ирээд үхгээгүй үхэл шатаагүй мэдэхгүй юм чинь тэр нь маань ингээд байгаад байгаа байхгүй юу. Тэр зүйлээс болоод тэр найзтайгаа нийлээд би чинь ингээд өөр олон сүмд яваад штэ тий. Гэтэл тэр найз нь бол тийм биш. Би болохоор ингээд сүмд яваад байгаа хэрнээ нөгөө талаараа ингээ нөгөө найзтайгаа уулзахаар ажил төрлөө хийснийхэн дараа шоудаал тий нөгөө л нэг ууж иддэг нөгөө л нэг биерддэг нөгөө л нэг тамхи мамх татдаг нэг танхаа байрын нэг юмхтэй энэ толныг бурхамдлаг байцдаг энэ толныг сахилахгүй охинчдаг яг зөв. Тэгээ яг ингээд нэг тийм хоёр нүүр ингээд гаргаад явж байгаа байхгүй. Тэгээ би өөрөө тэр үедээ бол би тэрийг мэдээгүй. За тэгээд ингээд явж байгаад босож ирэх шийдвэр гаргасан би. Өрөө төлөө дуслаа. Би хавдлаа, гэр орноос санаал хэвчээ тий. Тэгээ ер нь бол би бүх юмыг зүгээр хаяал мэдээж бурхан надад маш гоё боломжуудыг бэлдсэн байгаа байхгүй юу. Зүгээр би тэрийг хаяад өөрийнхөө бодлыг өөрийнхөө нөгөө нэг миний дотор өгөгдсөн нэг хурамж бодлоо штэ тий. Би тэрийг тагцсан байхгүй юу. Бурханых би тэрийг бурханых гэж бодоод бурхан намайг ингээд Монгол улсын хүмүүст туслуулах гэж байна. Хүүхдэдэд туслуулахыг хүсэж байна тий. Би ингээд тий хэл осгүй хүүхдүүд ингээд гадаадд ямар хэцүү байдгийг би ингээд мэдэрлээ. Тэр хэд ч маргал амар тий ингээд тэгсэн чинь яг үнэндээ ирээл тийм мэдээж сайхан хүсэл бодол тээжл иржилтэй. Гэтэ яг ингээд ирээд зүгээр буцаал ингээд шидэгдсэн байхгүй юу. Тэ одоо Монголдоо ирээд зүгээр шидэгдсэн. Тэгээд тэндээс ирсэн төсөөлөл бодол бас нэг биш болоод авчихлаа. Тийм гоё бодлоор намайг зүгээр сатан урагтчихж байгаа байхгүй юу. Одоо бол би сатан гэдэгт бүрэн итгэлтэй байгаа тийм. Зүгээр намайг урагтаал харанзаа чи очоо тэр хүүхдэд чамайг хүлээж байгаа. Хөөх юм хүүхдэд те ингээд туслах хэрэгтэй нэ тэр нэг жижигхэн сурцсан хилэндээ ингээд бардаал те. Тэгэл ингээд юу ч ингээд хүрээд ирсэн чи зүгээр л навс унаал. Тэгэл тэр хүмүүс туслах нөгөө өөрөө бүр ингээд алтагдаж хэлж байгаа байхгүй юу. Тэгээд зүгээр л бүр ингээд нэг хинт биш болж эхэлжсэн. Тэгээд миний ингээд өөртөө итгэл алга болоод тий эрдэс ингээд өхмөл болж эхэлсэн байхгүй юу. Тэгэл ингээд найзууд маань хүртэл намайг харчаад хуучны тэр нөгөө гал цагтаа охин байгаа болчихжээ гэл ингээд тий. Тэгээд би өөрийгөө хүртэл мэдэрч эхэлж байгаа байхгүй. Би ямар ч өөртөө итгэл итгэлгүй нүн цэнэггүй болчихжээ. Бүр ингээд юу ч байхгүй. Уул нь бурхан биднэрт ингээд бүгдийг өгсөн, үн цэнийг өгсөн. Би ингээд тий чиний төлөө бүгдийг зориулсан гэд байхад чинь би тэрийг өртөөс ойлгохгүй яваадсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ яхаарахгүй нөгөө бат цайз юм байлээ. Оюун бодол дотор өгөгдсөн тэр зүйл юу байсан бэ гэхээр энэ ингээд нэгдүгээр хүүхэд наснаас аяга хөдөж байгаа байхгүй юу. Яг хүүхэд наснаас миний хүүхэд наснаас намайг ээж аав маань харьцуулсан тий. Ах トゥ ус маань намайг харьцуулсан. Багш нар маань хүртэл харьцуулсан. Ерөөсөө миний амьдралын хүүхэд насны одоо тэр өсөн дэвжигтэй сайхан үе минь харьцуулалт. Тэгээд харьцуулагдахтаа бүр намайг зүгээр л дандаа доош нь хийдэг тий. Түгээр доош нь хийдэг. Бүх зүйл дээр аваад дардаг ийм байсан байгаа байхгүй. Хоёрдугаарт миний хийжсэн гим нүглүүд намайг ингээд бүр хийж биш болгосон.
эхнийхаасаа илүү сүүлийнх нь бүр дор. Би өөрөө үлдсэн бүх юмнуудыг мэдж байгаа тийм үү? Би юу буруу ингэж байгаа мэдж байгаа. Гэтэл би тэрийг зогсоож чадахгүйсэн баг. Би боловч чадахгүйсэн баг. Одоо жишээ нь за яг тэр бүр тэр өөр зүйл энэ найз нөхдөд нийлжсэн үеийн тэр явдал тэрийг бол бурхан үнэхээр чөлөөлсөн. Тэр бол бүрэн чөлөөл мөн байсан. Гэхдээ тэр дотор бас нэг өөр нэг юмнууд шүү дээ. Бас өөр хурагдсан тэр гимнүүл. Өөр хурагдсан тэр юу юм бэ? Би өөрөө зүйл мэдэн тэр амар зүйл миний дотор байгаа байхгүй юу? Хатад саад болоод. Тэгээ нэг өдөр найзтайгаа би сая одоо баг 1-2 жилийн өмнөх шүү дээ. Яг энийгээ олж мэдчихээд уул нь тэр итгэгч найзтайгаа хэлчихсэн байхгүй. Хөөе бидний чинь энэ гимүүд өөртөө доош нь дараад идэм шүү дээ. Энэ гимүүд чинь биднийг ил гаргадаг юм шүү дээ. Гэж би найзтайгаа уул нь ярьжсэн байгаа байхгүй юу? Гэтэл яг үүндээ нөгөө хүч гэх юм одоо энэ миний одоо энэ дотор байгаа зүйл нэгэсэндээ deliverance буюу нөгөө юу чөлөөлөл хэрэгтэйсэн байгаа байхгүй. Би өөрийнхөө хүчээр эсвэл би ингээд гимшээд шууд ингээд яач болохгүй. Тийм их бат цайд миний оюун бодол тийм их амар юмнууд зүрхсэтгэл дотор ингээд хурцсан байсан байгаа. Тэгээд тэрнээс болоод миний яг нөгөө итгэлийн амьдрал яг ингээд хоёр нүрттэй. Би энэ талд нь итгэлийн амьдрал гэдэг ингээд сүмд яваад ингээд алхаад яваад штеп би итгэж гэдэг нүүр зүгээд гэсэн чи энэ талтаа би гимт нөгөө мөн чанарын амьдралтай яг хийгээрээ байгаа байхгүй. Найзтайгаа уулзлаа, эсвэл тамхи татлаа, эсвэл тий эсвэл ингээл тэр ингэсэн гэдэг. Мэдээж хавжиг бацхгүй ч гэсэн ингээд амаараа зүгээр цацчээд гэ тий болох бүтггүй юмнуудыг өөрийнхөө амьдрал дээр хүртэл би тийм дутсан байгаа. Зүгээр л ингээл би яа дээ би ганц би ээж байсан чадна штэ гэл ярьдаг байсан. Одоо өнөөдөр ямар байна? Тэгээ яг ганц би ээж байгаа байхгүй юу? Яг л тэрийг хураасан байгаа байхгүй юу? Тэгээ үнэхээр аимсагт ингээл болчонгүй хэлсэн үг чинь чиний эсрэг ингээд тий шүүгдэн ч лөө яг тэгж хэлдэг штэ. Яг одоо би өстой хамгийн түрүүнд би энэ цуглаан дээр ирээд би амаа захирах гэдэг зүйлийг би ингээд ишлүүд ингээд төөж биччихсэн байхгүй. Амаа захирах. Хамгийн одоо миний түрүүнд хамгийн эхлээд олоод мэдсэн үнэ гимдгүүд байгаа байхгүй амаа захирах. Тэгээ би тэрийг ингээд одоо ингээд эхлээсээ ингээд би өөрийгөө биччихсэн штэ. Тэгээ би за одоо ерөнхийдөө ингээд ярихад тэгээ би 2 нүрт амьдралаар 10 жил амьдраад 9 жил амьдраад би эцэст нь итгэл үнэмшил бүх зүйлээ хайсан. Би ингээд итгэлийнхээ ахын дуст гомдож хэлсэн. Тэд нэр бүр ингээ 2 нүртэй байдал, миний 2 нүртэй байдал, тэдний 2 нүртэй байдал амар муухай жигшүүртэй санагдаж байгаа байхгүй надаа. Би чадахгүй шүү дээ. Би энэ 2 нүртэй байдлынхаа цаан гарч чадахгүй байгаа. Би давж чадахгүй байгаа. Яах нь мэдэхгүй байгаа байхгүй. Тэгээд энтэй адилхан ахын дүүс маань буюу миний сүм цуглаан очсон сүм цуглааны би бүгдийг гэж хэлэхгүй хүмүүс те ер нь ингээл хамт ажиллаж байсан сэтгэлийн ахын дүүс ч юм уу бүгд ийм амар 2 нүртэй яг над чиг. Би яг л өөрийгөө хараад тахгүй тэр газар. Тэгээд сүүлдээ би ингээд бүр жигшээд надад амар таалагдахгүй те боли би бүр ингэж амтахгүй. Би зүгээр энэ сайхан бурхныхаа те энэ сайхан хайрыг зүгээр дотроо тэгээд чив чимээгүй хүн итгэгч биш хүний амьдралаар л амьдарчий гэдэг бодол орж ирж байгаа байхгүй эцэст нь. Тэр сатан зүгээр л хулгайлах гэж те алт сүйтгэх гэж ирдэг гэдэг чинь яг энэ байгаа байхгүй. Бүрэн миний итгэлийг хулгайлсан, бүрэн миний амьдралыг бүр ингээд Есүсээс ингээд бүр ингээд тастаж чадсан байхгүй өнгөрсөн 1 жил. Би өнгөрсөн 1 жил бүтэн цуулганд би яваагүй. Би яг нэг хуучин хүн шиг ингээд амьдрах гэж оролцсон. Гэтэ би бас чадахгүй байгаамаа. Тэ? Бас нэг юм байгаад байгаа. Гэхдээ ингээд ер нь бол итгэл үнэмшлийн хаяад Библийг уншихаа болцсон. Залбирхаа болцсон. Сүүлдээ ингээд магтандууд болохаа болчт юм билий. Айгуу сан. Тэгээ би бүр яг 1 жилийн хугацаанд баг яг ийм бүх юмыг ингэж яг ийм явж агаад тэгээд үнэхээр бурхныхаа нэгөөсөд би одоо бурхандаа маш их талархдаг. Яагаад гэвэл бурхан намайг энэ төөрөгдөл те энэ тэнэг байдалд энэ хэцүү зүгээр ийм хаягдсан энэ төөрөгдөлд бурхан намайг тэр хаяг байхгүй юу? Амар гоё. Би тэрэнд одоо би энэ сүмдээ ирээд би бүр тэрэнд маш их талархдаг. Бурхан намайг зөндөм орхиогүй. Тэр ганцхан тэр алдагдсан ганцхан хоньныхаа араас гүйж чадсан байхгүй юу? Миний араас гүйж чадсан бурхан. Бурхан тэгээд одоо пастор хэлдэг те хүн өөрийнхөө цуглааныг сонгодгүй. Бурхан тэр хүнийг аваачдаг те. Яг тийм юм байна. Би одоо бүр яг тэгж хэлмээр байгаа байхгүй юу? Бурхан миний найзаар дамжуулж мэдээж энэ цуглааныг хэлсэн. Манай найз намайг ийм цуглаан байна гэд өөрийнхөө гэрчлэлийг над руу явуулаад тэгээ би нөгөөдгийг сонсоод тэгээл эхэлсэндээ бүх юм. Тэгээл ингээд сонсоод гэрчлэлүүдийн сонсоод ингэж авч байгаа л дотроос нэг шийдвэр гарч өгдөггүй. Уул нь би ингээд эн чинь бүр яг миний нөгөө хайгаад исэн юм
Чи яг миний нөгөө хүсэж исэн зүйл чинь яг энд дэжтэй гэл дотор ингээд амар ингээд баярлж байгаа байхгүй юу гэсэн мөртлөө яг ингээд намайг явуулахгүй байгаа байхгүй. Алхмыг минь хэлэхгүй шүү дээ энэ сүм рүү ирүүлэх. Тэгээ би бүр 11 сарын хугацаанд бүхэл бүтэн ингээд сонсчоод 12 сард яг манай хуучин сүмийн ах одоо танаа сүмийн ах болсон шүү дээ. Хонгороо ахын яг энэ чөлөөлөлтийн гэрчил яг нөгөө боддоор тавьж эхэлсэн байхгүй юу. Яг нөгөө чөлөөлөгдөж байгааг нь яг боддоор ингээд тавиад эхэлсэн чинь би бүр илүү ингээд боддоор итгэж байгаа байхгүй юу. Тэгэл би яг тэр орооноо би хонгороо ахын гэрчлэлийг үзчихэнгүүтээ яг тавигдсан тэр ороон үзэл маргааш нь би сүм рүү очино гэдэг шийдвэр гаргаад тэгээ баг тэр маргааш өдөр нь сүнсээ өдрөөсөн санагдаад байна. Тэгэл би сүм дээрээ иржсэн ирээд би өөртөө асгардлаа байсан. Би барьж чадахгүй байсан өөрийгөө. Би яг нөгөө ингээд пастрыг харчаад тэр оршихуй тэр дууны оршихуй тэр махтан дог сонсоогүй би жил болсон гэсэн шүү дээ бараг. Тэгээд ингээл тэр оршихуй яг ингээд пастрыг харсан чи яг нэг хайрт ихчмэнтэй ингээд зогсож байгаа юм шиг те миний яг гэр бүлийн хүн яг ингээд байгаа юм шиг надад амар гой мэдрэмж төрөөд би ингээд тэр газар зүгээр бурхан зүгээр намайг хүлээж авсан. Миний охин гэл ингээд тэрж байгаа юм шиг тийм гоё эснэ би бүр ингээд ойлаа нусталсан ажингээ хайлтаа. Ер нь одоо тэгэл байнга энэ цуглаан дээр ирэхээр гимшин тий би ингээд 10 жилийн хугацаанд ариун сүнсийг гомдоосон. Ариун сүнсийг битээ гомдоо гэдэг үг чинь ердөөсөө өөрт минь үгцсэн юм байлээ. Би нөгөө хин нэг над руу чичилжтэй харахад энэ намайг гомдоож энэ ариун сүнсийг гомдоож энэ гэдэг ингээд бодоод байсан чинь үгүй юм байлээ. Би өөрийнхөө дотор байгаа тэр гим нүгэл бузар булаагаасаа болоод тэрийг ингээд хийхийг сонгосноосоо бодоод үйлснээсээ болоод би ариун сүнсийг гомдоогоо л явуулсан билээ. Би тэрийг өөрөө мэдээгүй. Гэтэ яг үнэндээ энэ газарт ирээд би үнэхээр сийчүүлж байгаа. Бурхны амьд үг жинхэнэ намайг сийчж байгаа. Жинхэнэ миний ингээ оюун бодол зүрх сэтгэл ингээ бүгдийг нэтэлж байгаа байхгүй. Амар гоё. Бүр ингээ шаал уур. Би ингээл би харин холимог номлол ариун тэр жинхэнэ амьд үгийн номлол гэдгийг энэ газарт ирээд ойлгож байгаа байхгүй. Амар сан жинхэнэ л нэрэ амьд өгчин итгэвтэй бөгөөд хоёр талдаа эртээ тэ нугас чөмөг сүнс сэтгэл бүх зүйлийг нэвтлэн гардаг гэдэг чинь миний биедээ ботоод байгаа байхгүй юу. Пастрын номлыг сонсох болгонд би өөрийгөө олж хардаг. Библийг би унших болгонд би одоо өөрийгөө олж хардаг болсон байлээ. Тэр нөгөө Библи чинь би уншижсэн шүү дээ өмнө нь тий. Яг тэгж хилчилэгдэг юм болоо. Би бүр амар гайхаад байгаа байхгүй юу. Одоо би ингээ уншихад ялангуяа ингээ сургаалт үгсийг ингээ би өдөр алга ингээ өдрөөр уншиж байгаа байхгүй. Тэгээд мэдээж өөр номнууд бас уншиж байгаа. Тэгсэн чинь тэр сургаалт үгс дээр гинэн хэрсүү хоёрыг хилцэн байгаа байхгүй. Бараг бүх өдрийн эрсдэл дээр гинэн хэрсүү явж байгаа байхгүй. Тэр гинэн тэмх чинь би өнгөрсөн миний бие байсан байгаа байхгүй. Одоо би хэрсөөжж ухаалаг болж байгаа. Бүр үнэхээр би бурхан талархаж байгаа. Миний зүрхний одоо нэг сүнсний тэр нүдийг тэ сүнсний минь тэр сонсох чихийг ингээд нээж өгж байгаа. Амьд үгийг жинхэнэ номлодог тэр газар энэ бүхэн нэгддэг. Бүр энэ бүхэн хүрдэг тэр жинхэнэ тэр зүрх сэтгэлд нь тэ. Бүр үнэхээр гайхалтай би одоо би ингээд өдөр болгон би бурхандаа энэ сүмд намайг авчирсанд би талархдаг байхгүй. Өдөр болгон би баярлдаг. Өдөр болгон би ялалттай амьдрахыг хичээдэг болсон байлээ. Дотроосоо зүгээр өөрөө ирэхгүй. Өмнө нь аль би ингээл тэ би чи итгэгч хүн штэ би ингэж болохгүй штэ гэдэг ингээл тэ ингээл өөрийгөө ингээл яваад байдаг гэсэн мэл одоо би өөрийн ирэхгүй л итгэдэг болсон байна. Тэгэл эргээ харахад ямар гоё юм бэ тэ. Оо би чи ялцсан байна. Болж ийн урагшаа зүгээр л тэ. Болж ш энэ жижигхэн зүйл байгаа байхгүй. Гэхдээ энэ миний хувьд маш том зүйл байгаа байхгүй юу. Тэгээ би яасан яг ер нь яривал маш их гэрчлэл байна. Гэхдээ энэ хүрээ тэр нь бол энэ төрлөө тэ. Мэдээж сэтгэл байхаа бурхан талархах ийм олон шалтгаан бидэнд бол байдаг. Тэд бурхан талархаж чадахгүй амьдрын гэдэг бол өөр аимшигтай. Нөхцөл болж байгаа болохгүй байгаа юм шиг л харагдчихэдэг. Тэгээ энэ бол найснаас өгчөдөг бодол нөхцөл байдал тийм уухай хүнд хэцүү юм шиг. Бид нар тэгэхэд хүнд үед ч бурхан талархах одоо хүч чадал боломж байхгүй ш байж л байдаг уг нь бол тий. За үнэхээр ингэж ялалтыг авч бурхан дотор өсөж одоо чи түрүү хэллээ шүү дээ. Цэвэр үг, холимог үг хоёрын ялгаа гэж байд юм байна. Үнэхээр цэвэр үг намайг ингэж нуус чүмгийн маань нефт одоо намайг бүр үнэхээр сүлбэж байна.
бүх зүйлийг маань ил гаргаж байна. Тэгээ би идэгж байна, өөрчлөгдөж байна, чөлөөлөгдөж байна. Үгийн таланд өөрийгөө харж байна. Байнгын одоо гэмшилтэй. Тэгээд дахиад урамшуултай, өсөлттэй тий баяр хөөртэй. Одоо бурхны алдаршуулаад байж байгаа арын зайдаа баяр хүргэе. Баярлалаа. За ингээ хувийн амьдралаа илэн талангуй хуваалцаж тий энэ болгонд бурхны одоо хамгаалалт байсан юм аа. Одоо ер нь жинхэнэ сүм, хуурамч сүм хоёр бол маш их одоо хүнийг төрөлдүүлж амьдралын бид нар ахын богино хугацаанд амьдарч байгаа. Тэрний бас 10 жил гэдэг чинь за дараа биш 8, 9 жил, 7 жил, 1 жил ч гэсэн хайрна л байхгүй тий. Тий. Би бас нэг юм хэлмээр байна. Буруутгал. Одоо манаас энэ дээр яг цаагаад байгаа буруутгал. Ээж авчин чамайг маш их буруутгана. Тий? Чиний эргэн тойронд байсан найз нөхөд одоо чамайг хэн байсныг чинь мэдэх хүмүүс чиний өнгөрснөөр чинь чамайг буруутгадаг байхгүй. Энэ над дээр болж исэн. Одоо ч болж байгаа. Буруутгасаар л байна, тий? Гэтэ би өмнө нь яасан бэ гэхээр буруутгалыг би няцаадаг гэсэн байхгүй. Уурлаж тий? Би одоо тийм биш гэл ингээл уурлал тий? Няцаагаал. Нэг бол надад тэр ингээл амар ингээл vulnerable би ингээд амар ингээл гэл амар тийм ингээл өгч байгаа байхгүй тэр буруутгал ингээл миний шархтаа намайг ингээд улам ингээд шархтаад байгаа байхгүй тий? Сатан яг тэгж буруутгаж байгаа байхгүй. Хүнддэг. Тэгээд намайг тэгж буруутгаснараа сатан намайг дээш нь гаргахгүй байхгүй. Бурхныг гэрчлүүлэхгүй шүү дээ. Бурхан миний амьдралд бүр төгс үнэхээр тэр Есүсийн загалмай дээр хийсэн тэр үйлийг надаас нэр нь нуусан. Нэр нь нуугаад зүгээр тэр ховс тэр өнгөцгөн тэр байдлыг надад ингээ зүгээр харуулаа л яваадсан байгаа байхгүй. Тэгээ жинхэнэ загалмай хүчийг би яг энэ сүмдээ ирээд ойлгосон байхгүй. Бүр нэрээ яг Есүсийн зорилго нь юу байсан? Бүх хүн төрлөختний гмийг загалмай дээр өөр дээрээ үүрхлээсэн шүү дээ. Эцсийн зорилго нь загалмай байсан байхгүй тийм ээ? Тийм ч учраас Есүс яг тэр загалмай цавдлахтайгаа маш их шаналаад гэтээ яасан? Миний хүсэл биш, таны хүсэл. Тэгээд Бурхан ертөнцийг үнэхээр хайрсан учраас цорын ганц хүүгээ өгсөн. Ингэснээр хүүд итгэгч хинч мөхгүй харин мөн хамтай болно. Үнэхээр гайхамшигтай. Үнэхээр тэр загалмай дээр Есүс өөрийгөө бидний гмийн төлөө өгсөн. Энэ нэрнгээс жинхэнэ нууцсан юм билээ. Яг энийг сатан надаас хулгайлж чадсан. Сатан надаас нууж чадсан байхгүй. Тэгээд би энийг яг үдэ миний явж исэн сүмүүд хүртэлтэй өөр хэмээн холимог номлоо заагаад тэнд хинч өөртөгдөг байгаа байхгүй. Гэтэ энэ газар ирээд би үнэхээр тэрийг ойлгоод одоо нөгөө дундаа хүртэл итгэлтэй дуулдаг болоод байна шүү дээ. Загалмай хүчээр би үнэхээр өөрчлөгдсөн гэдэг дуугаа хүртэл би итгэлтэй дуулж байгаа юм. Өмнө нь юу ч дуулаад байсан өөрөө мэдэхгүй те. Ямар ч хүч байгаа ингэж би ардаа боддог байсан байгаа байхгүй юу. Тэгэхээр би үнэхээр би Бурхан Есүс Христийн эцсийн зорилго бол загалмай л байсан. Бидний өмнөөс тэр загалмайг бидний хараанаас холбооснараа сатан зүгээр л биднийг хинж биш болгосон. Хинж биш. Харин Есүс дээр бид нэр ирээд Есүс миний татвар, би Есүсийн татвар амьдарч эхлэхэд бидний identity те хэн болох маань бүр ингээд тодорхойлогдож эхэлдэм байна. Би бүр маш их баяртай. Би одоо яг энэ газар ингээд гэртээ сууж байгаа. Маш их баяртай. Гэрчлэлээ жоохон хойшлуулсан, удаашруулсан. Гэтэ би Бурханаас авчлахгүй гэж байна. Тэ нэг сарын 7-нд би маш их чөлөөлөлтийг авсан байхгүй. Би тэрийгэ гэрчлээг ингээд жоохон удаа явчлаа. Гэтэ энэ цаг Бурханых байх гэж найдаж байгаа. Яа тэгэхээр тэр үед мэдээж би маш их зүйлээс ингээд чөлөөлөгдсөн. Өөрөө мэдэрсэн. Яг ингээд эхлэхэд ингээд би анханасаа ингээд номлол эхлэхэд би гимшээл уйлал нус нулимстайгаа холилтол эхэлсэн. За тэгээд пастор ингээд цаг одоо ингээд эхлэх шүү чөлөөлөлт эхлэн гэхэд ердөөсөө миний ингээд бөхсөн би төлхөөснөөс доошоо ингээд ердөөсөө чичрэл поржигнал юу болоод байгаа хүн бол хүний хүзээч чичрэгэж биш энэ зүгээр хүний сандрах чичрэгэж биш байхгүй өөр ингээд миний хөл болчин бүр ингээд буцалсан бом гэх доошоо ингээд буцлаа л ингээд гараад юу болоод байгаа юм зогсоож чадахгүй тэгээ би ингээд тайзан дээр гараад пастор дээр очтол энэ зүйл тохиолдол тэгэл бүгд гарсан энэгээр маш их гарсан би ариун сүнс надад тэр үед бүгдийг нь хэлж таачиж бол чадахгүй байсан байхад яг тэр ганц зүйл гараагүй байхгүй. Маш их юм гарсан. Тэгээ тэрний нэг нь мэдээ завхаар л байсан. Завхаар л сүнснээс би чөлөөл. Би зүгээр тодорхой өөрөө мэдж байгаа завхаар шүү дээ. Сүнслэг завхаар л дээ. Миний дотор одоо болж бүтэхгүй өсгөд дэвшгэд маань Есүсийг таньж мэдгэд маань
сүм чуулган руу явуулахад маань саад болж байсан. Ер нь маш их юм надаас гадагшилсан. Маш их сүнсний холбоос байсан нь юу байсан тий би мэдэхгүй өмнө нь уулзжсэн учирч байсан залуучуудын юу байсан би мэдэхгүй бүх юм надаас гарсан. Бүх юм надаас чөлөөлөгдсөн. Би одоо цэвэрлэгдэж байгаа тий ариусгагдж байгаа. Би одоо ч Бурханаас хайдаг. Намайг цэвэрлээрэй. Ариун сүнсээ та миний хаана ямар болохгүй байх бүтэхгүй зүйл юу вэ? Та намайг цэвэрлээрэй, намайг чөлөөлөөрэй. Манаас өндөр өдөр алхам л болдог. Миний дотор ч бас болж байгаа гэж би итгэдэг байхгүй. Тэгээд үнэхээр бид нар тэгж бид нарыг тийм чөлөөлөлт хэрэгтэй юм байна. Зарим юмд. Үнэхээр бид нар тэрийг давж чадахгүй байгаа байхгүй. Тэхийн тул тэр ариун сүнсний жинхэнэ тэр тослогдсон хүн л тэрнээс чөлөөлж өгдөг. Бусдаар жирийн хүн зүгээр залбираад алга болчдөг зүйл бол огтхонч биш юм байлээ. Энэ бол сүнслэг зүйл юм байна. Энэ бол сүнслэг дайн юм байна. Тэр чигээрээ хинж хизээж энийг хэлж өгөөгүй харин манаас сүн дээр яг энэ газар жинкнээс амьд тэр сүнслэг тулаан болж байна. Би бүр одоо бүх юмыг сүнслэгээр хардаг болсон. Аав минь намайг муухай үгээр хэллээ. Хараалаа тийм үү? Аавын цаана ажиллаж байгаа тэр муу ярын сүнс юм байна. Одоо би ойлгож эхэлж байгаа байхгүй. Үнэхээр гоё. Аав минь намайг мэдээж буруутгалаа хараалаа зөвхлээ. Би хүлээж авахгүй Есүсийн нэрээр. Амар гоё. Үнэхээр гоё. Тэрний хэрээр би чөлөөлөгдөж байгаа. Тэрний хэрээр би эдгэрч байгаа. Тэрний хэрээр би Бурханы дотор ялалттай, эрхчлөөтэй айгүй гоё амьдарч чадж байгаа байхгүй. Өөрийгөө өвтөхгүй асуудлаас гараад ирдэг. Тий, маш хөнгөн нөхцөл байдалд удирдахгүй юм. Яг зөв. Үнэхээр гоё. Маш хөнгөн. Миний амьдрал хөнгөн болж байна. Би өөрөө хөнгөн болж байна. Есүсийн болгоно үнэхээр хөнгөн гэдэг үнэхээр үний юм байна. Амен. За бидний эзэн үнэхээр алдар шалтгаан. Амен. Одоо хүн өөрийгөө итгэгч хүн, би христчин хүн гэчээд загалмаа амьдралын төв гэсэн шүү дээ. Загалмаагаас харааг нь салгаж чаддаг сатаны маш том одоо гол ажил нь тэр загалмаагаас бол бидний харааг салгаж чаддаг юм а гэж түрүүд маш гол үг дурдчихсан тий. Үнэхээр манай пастор бүр хэллээ те. Пасторыг ингээл загалмаагаас харааг чинь холдуулах сатаны зорилго. Зүгээр ингээд пасторыг хэлсэн те одоо тэр бүх номлолоод одоо яг загалмаа Есүс юм үг байгаа байхгүй. Гэтэл ингээд өмнөхөө ингээд сонсоод үзсэн чинь өмнөхөө ингээд бодоод үзсэн чинь загалмаагаас нэрэл ингээд бидний холдуулсан байгаа байхгүй. Тэгээ ховс ажилтсан тий. Амар ингээд ховстолцсон бүр. Үнэхээр би ингээд 10 жил зүгээр ингээд ховсон донд ингээд иргэсэн байгаа байхгүй юу. Тэгээ энэ газар ирээд юм ховс тий. Гүү зүгээр чинк маа. Амьд үг юм байна тий. Сийчүүлээд над зүрхээ чулуун над зүрхээ тий махан болго. Шинэ сүнсийг би чамд үгүй. Над чулуун зүрхээ чи би махан зүрх болгоё тий. Энэ газар болж байгаа байхгүй юу. Тэгээ өөр газар хаана болж байна? Яг Монголд шүү дээ. Би мэдгүй байна. За баярлалаа Аранзя. Ер нь бол өөрийнхөө туулж явсан бодит түүхээсээ тулгуулж ирж авчаас магадгүй Аранзятай ижлэгэн зүйл дотор одоо та байх вэ? Та туулсан байх вэ те? Магадгүй та туулахаас ч бас сэргийлж танд маш одоо önтэй чухал одоо бас зүйлсийг бол Аранзя хаалцлаа те. Ямар их аюултай вэ? Ямар нэгэн нүглэр үд хаалгууд нэгдэж идэг. Эний төлөөс бол бас байж идэг те. Тэгэхээр амжилттай. Тэгээ хав бурхан сайн учраас энэ бүгдээс үнэхээр угааж цэвэрлж гаргаж ирээд те. Бурхан дотор өсөж аваа. Тэ энэ өнөөдрийн гэрчлэх цаг хугацаа, гэрчлэх урам зориг хүчигч бас бурхан өгж байгаа. Олон одоо охид бүсгүүчүүд, эмэгтэйчүүд, залуучуудад бол урам зориг өгөх гаалтай гэрчлэлөө гэж бодож байна. Одоо гэрчлэхаа төгсгөлд өшөө одоо би энэ үгийг элийн цаг дээр хэлчих юмсан гэж бодож байгаа үгүй байвал хэлээд энэ удаагийн гэрчлэлийг өндөрлж болж байна. За. Энэ өнөөдөр яг гэрчлэлээ эхлэх юм бурхнаас асуугаад тэгсэн чинь бурхан яг ингэж хэлсэн байхгүй юу? 2 дугаар Петр 3:9-9 юм байна л да. Эзэн удаашралыг тооцдог. Зарим хүмүүсийн боддог шиг амлалттай хориг биш билээ. Харин ч тэр хэнийг ч мөхүүлэхийг хүсэлгүй. Бүгдийг гимшилд ирээсэй хэмээн хүсэж та нарт төвчээртэй ханддаг. Амен. Бурхан надад 10 жил төвчээртэй хандсан. Миний бурхан. My precious God. I love Jesus. Би нөгөө олон хүмүүсийн өмнө би Есүсээс итсэн. Олон хүмүүсийн өмнө гэж би ингээд нөгөө амьдралаа ингээд өнгөрсөн жилийн хугацаанд би ингээд итгэж биш ингээд амьдралаа амьдрыг гэсэн шүү дээ тий. Гэтэ би Есүсээс итсэн байхгүй юу? Яна итгэгчгээ намайг мэдчихвүдээ хин нэг юм тий. Яагаад тэр би нөгөө Есүс шиг төгс байж чадахгүй учраас би тэрийг аагаад байгаа байхгүй юу? Нуугаад байгаа байхгүй юу?
Үгүй. Би одоо бүр ингээд би бурхныгаа бүр ингээд би олон хүмүүсийн дунд олон хүмүүсийн өмнө би бурхныгаа би хүлээн зөвшөөрмөр байна. Олон мэдээ алдаршуулмаар байна. Тий. Есүс бол миний эзэн гэж би тунхагламаар байна. Энийг гэхдээ ер нь өштэй те ариун сүнс нь орж ариун сүнстэй тэдэнд өгдөг бол нэрээ эзэн гэж хүлээн зөвшөөрөхгүй гэдэг үнэн. Тэг яг миний энэ хүмүүс зарим хүмүүс ингэ сонсохоор амар. Тэгээ тэнэглэл энэ ч одоо ямар солиотой сони юу яриад байна гэж ярьж магадгүй. Тэгээ бурхан танд өөрийгөө илчлэх болтугай. Яг тэгэхээр энэ аврал зүгээр нэг хүний үйлсийн төлөө тэг үйлсээстэй эсвэл чамаа сайн байсан эсвэл чамайг ямар байснаас огтхон ч хамаарч ирдэггүй. Энэ аврал зөвхөн бурхнаас өгөгддөг. Бурхан танд өөрийгөө илчилж ээж та тэрний жинхэнэ оршихуй жинхэнэ тэр илчлэлтийг та мэдэрдэг байхгүй юу? Хинч үл харахгүй зүйлдээ итгэнэ гэж яаж байх юм бэ? Гэтэл бид нар харахгүй зүйлдээ итгээд байгаа байхгүй юу? Энийг юу өгöd байгаа? Тэр сүнс чинь биднэрт өгöd байгаа байхгүй юу? Илчлэлт чинь биднэрт хэлээд байгаа байхгүй юу? Тийм учраас яг үндэ би хэлье. Тэ? Загалмаа бол бусад хүмүүсийн хувьд тэнэглэл тэ гэж хэлэгддэг. Гэхдээ энэ бол бидний найдар байхгүй юу? Энэ зүйл энэ дээр л бүх зүйл хийгдсэн. Тийм болохоор би бүх хүмүүсийн өмнө энэ миний гэрчлэлийг сонсох бүх хүмүүст тэ бурхан өөрийгөө таниулаасаа зүрхэнд нь хүрээсэй. Үнэхээр миний Есүс, миний эзэн тэр бол цаар ганц амьд оршигч бурхан эцэг хүү ариун сүнсийг хизээч орхигдуулж бас болохгүй гэдгийг би хэлмээр байна. Never ever neglect Holy Spirit. Амен. Хизээч битгий ариун сүнснийг үл тав. Тэр чиний дотор ирсэн, тэр чиний дотор байгаа, тэр чиний дотор чамайг тамгалаад өхлийн тэр өдөр те Есүсийн өмнө чи зогсох үед тэр чамайг тамгалсан учраас чи түүний өмнө зогсож байгаа шүү гэдгийг санах хэрэгтэй. Хизээч ариун сүнснийг бүү орхигдвол бүү гомдоо. Би үүнээс хойш нэг л зүйлийг хүснэ өөртөө. Ариун сүнсийг л би гомдохгүй. Би хангалттай их гомдосон. Би хангалттай их бурхныгаа бүр үл таасан. Одоо би тэгмээргүй байна. Би бурхнаас одоо жинхэнэ имиж амьдрмаар байна. Би бурханд хайртай. Бурхан надад хайртайг би мэддэг. Гэхдээ одоо би бурхнаас имэх гэдэг маш чухал зүйл. Бүр маш чухал. Би имэн хүндэтгэж байгаа. Би одоо бурхнаа би имэн хүндэтгэж байгаа. Энэ бүр бидний жинхэнэ итгэлийн амьдралаар зүүн тийшээч биш, баруун тийшээч биш, зөвхөн тэр нарийн шулуун, тэр замаар, тэр хаалга руу орох жинхэнэ хөдөлдөг бидний ганц зүйл бурхнаас имэх үе. Имэх биш шүү. Айх биш, айж ердөөсөө биш. Имэх, хүндэтгэх энэ бол бидний цорын ганц өмнөө барьж авах зүйл. Хизээч бид нар энийг өөрөөсөө холдуулж болохгүй. Үргэлж бурхнаасаа имэж авах хэрэгтэй. Энэ бол үнэхээр төгсдөг өдөр энэ сүмд ирснээрээ л би энийг олж мэдсэн. Энэ сүмд ирснээрээ л би яг одоо энд ингээд маш гоё баяр баясгалантай сууж байгаа. Энэ сүм бол бүх хүндэтний хүсэлтэй болсон тэр авралын тэр зам үүд хаалга болгох. Үнэхээр гайхалтай өрөөл ингэв сүм. Тэгээ итгэгч аханд үсээ удаан битгий ингэж аваач. Миний найзууд ч гэсэн байгаа. Найзууд минь удаан битгий өөрсдийнхөө бодолд ингээд захируулж оюун бодолтой битгий ингээд захирагтаач. Битгий хин нэгэн пастрыг тааж гүүгээч. Нүдэн нээгээч. Яг бодит зүйлийг олж хараач. Хин рүү харах ёстой вэ? Пастор руу юу, загалмаар юу? Бурхан руу юу те? Та нар яг зүрх сэтгэлээ хараач. Өөрлөгөө нэг өнгөө өгөөч. Хаана яваад байгаагаа нэг жоохон хэмжээч гэж би итгэгч найзуудтай ханд үстэй юм хэлмээр байна. Энийг бол биднээс сатан л нуудаг. Сатаныг зайлуулаад зүгээр энэ газар зоригтой ирээрэй л гэж хүсмээр байна. Амен. Тэгэлгүй ах бай. Итгэгч ханд үсээ үнэхээр сэрэг цаг болсон юм аа. Одоо бид гайхалтай улс оронд эрхчлөөтэй амар тайван баяр хөөрөөр дүүрэн амьдрмаар байна. Энэ бол итгэгч хүмүүсээс эхлэх юм аа. Яг гэвэл бурхнаас эмээдэг хүн гэдэг бол нэг ялгаатай. Үнэхээр ялгаатай байдаг. Тэгэхээр хүний зүрх өөрөө өөрчлөгдөж усаран өөрчлөгддөг учраас үнэхээр бурханд итгэцэн байгаа бол та зөв зам дээрээ гарч үнэхээр үнэн бурхантай бовчирч гэдгээр шалгаад ингээд та бидний зүрх өөрчлөгдгөөд бидний ус орон сайхан болох юм аа. Одоо тий.
За бидний гэрчлэл хүрж байгаа хүн болгоны одоо сүнсэнд зүрхэнд нь гайхалтай альчлалд очиж таас одоо нэг сонголт шийдвэр хийхэд бид урамшуулах үднэс өнөөдөр ариун заяа манад бол гэрчлэлээ дараагийн гэрчлэлээр уулзтлаа. Баяр таа.